Энэ улс төрийн нөхцөл байдал миний амсчихсан асуудалтай яг л адилхан нөхцөл байдал. 20 онд ч намайг чи хэвлэлээр юу гэж яллаад нүтгээд л одоо булгаа яасан хүн алсан гэл. Тэгэл тэр үед нь өргөлөө өгөөл шалгуулаад ямар ч асуудалгүй байна гэдгээ нотлол дунд нас нэг хэл мэдээл орж ирсэн. Тэгээ хов хүнийхээ хувьд улсын хурлын дарга амар байсаглаа. Хэдийгээр нэг 50,000 долларын төлбөртөө Германы нэг шар сайт дээр гарсан мэдээллээс улбаатаагаар өнөөдөр ингээд Монголын одоо парламентын засаглалын тод илэрхийлэл болсон одоо их хурлын дарга маань гээд ажиллаа өгөх болж байгаа нь туйлын харамсалтай. Тэгэхээр цаашдаа иймэрхүү асуудал Монголын улс төр битэд авчихтаас. Тэгээ амар баясгалан даргын гаргасан шийдвэрийг даргын зөвлөлийн хурал дээр хүлээж авах гар одоо саналаа болоод өгсөн. Зөв. Төрийн байгуулалтын байнгын орон дээр ч гэсэн өглөө. Тэгээ хамгийн харамсалтай нь нөхөр энэ ямарваа нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагаар албан ёсоор шалгагдж байгаа нэгэн зүйл байхгүй. За тэрийг мэдээж аливаа асуудал хандхаас өмнө их шалгалгүй л яах вэ? За гисэн хэдий ч энэ төрийнхөө ажлыг хэвээ явуулъя. Надаас олж одоо гацаад байгаа бол би одоо өргөдлөө өгöd энэ төрлийн ажлыг хэвээ баримтанд нь оруулахыг бол уриалсан. Тэгээд яа харахгүй ингээд Монгол Ардын намын одоо гишүүнч байсан одоо зөндөөл янз бүрийн өсөлтөө сонгуул саналаа өгч байсан. Нэг нь ялж нэг нь ялагдж байдаг. Тэгээ ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээс үүдэлтэй тэр Германы нэг сайт дээр гарсан хэвлэлийг одоо хэвлэлийн төлбөртэй мэдээллийг тэгээ энийг бол одоо бас бүгдээ олж мэдэх хэрэгтэй хийн өгсөн. Монголоос энэ чинь 50,000 доллар шилжүүлсэн тогтоогчод шүү дээ хуулийн байгууллагаар. Бас энийг олж тогтоох хэрэгтэй. Энэ асуудал бол зүгээр ингээд зогсож болохгүй. Тэгээ амар баясгалаа хүлээн дарах хэдийгээр одоо бодит байдлын юм ч гэсэн өөрөө өргөдлөө гэснийг бол улс төрчүүний хувьд бас зөрөгтэй шийдэмгий шийдвэр гаргалаа гэж одоо хүлээж авчаа. За мөн Зандан шатар дарагчсан намын их хурлаараа намын баг хурал дээр намынхаа дүрмэд дагуу ялгчаад одоо ингээд төрийн ажлыг гацаагаал олон түмнийг талцуулаад тэгэл хэвлэлээр бие бинийгээ одоо гүжирдэж доромжлоод үнэхээр энэ бол над бол огтхож таалагдахгүй. Ер нь Монголын улс төр ийм л арчаагүй болцсон ба шүү дээ. Ямар ч бодлогын мэтгэлзээ өрсөлдөөн байхгүй. Хамгийн сайн чаддаг юм нь хин нэгнийгээ хэвлэлээр гүтгдэг, янз бүрийн постэр хийдэг. Тэгэл янз бүрийн одоо нэг бүгдээрээ л хуульчулчих юм. Одоо үндсэн хуулийн зэвсдэр засгийн газрын гишүүд нь өөрсдөө очиж байгаа. Хамгийн инээдтэй нь үгээр таад анзааргүй юу? Бүлгийн дарга улсын хурлын тухай хууль дэг зөрчиж огцруулж байгаа. Огцруулж байгаа улсууд нь засгийн газрын гишүүд. Гэтэл бүлэг гэдэг бол их хурлын бүтцийн байгууллага. Их хурлын үндсэн үүрэг бол засгийн газрынхаа үйл ажиллагаа хяналт тавьж байгаа. Хууль журмын дагуу явж гин үү? Бүхэл зүйл дээр нь хяналт тавьж байгаа. Гэтэл засгийн газрын гишүүд нь өөрсдөө орж суучаад хяналт тавих үүрэгтэй их хурлын бүтцийн байгууллага болох бүлгийн дарга өөрсдөө огцруулаад сууж идэг. Энэ бол одоо ямар ч үгээр тайлбарж хэлэхийн маш тийм одоо гажуул зүйл шүү дээ. Гадаад улс орны парламентын засаглалтаа гадны хараад бол өстой шоолж л байгаа. Ингээд бүр шинэ олон улсын баг онгоо бий болгоод шүү дээ. Ийм тэнэг байж болохгүй байхгүй. Тэгээ нөгөө талдаа юу гэхээр ингээд ерөнхийлөгчдөр бүлгийн дарга нь орж бас нэг энэ төрийнхөө юм нэгдлийг хангая. Эн чинь болохоо гэж та бас мандат үзүүлж орооч гэдэг. Тэгээ мэдээж одоо сайн нэтгэхт явж байхад бол анзаарч ил байлээ л. Сэтгэл санаа зовсон. Гэтэл төрсөн дүүн өөрийнхөө бүлгийн дарга дээр зарлаад ингээд энэ байж болохгүй асуудал байхгүй. Тэ гүг та нар инээд түрээд байгаа үстэй. Бүр шившгтэй хүмүүс аяач бас та хэд нүур тулчихгүй гэж хаалгаж зүхтах юм. Гэхдээ бод байдал нь энэ л биш. Ямар ч бодлого юм байхгүй болсон. Эцсийн дүндээ яах гэж хууль дүрм журам байдаг. Яагаад тэгэхээр альва нэг үүсч болох асуудлыг урьдчилан сэргийл зохицуулдаг нь энэ шүү дээ. Хэвлэлийн тухай хууль хүртэл байдаг л үстэй. Та нар тэрийг дагдаг л үстэй. Тэгээ хууль дүрмээс гадуур өөрсөнд нь таалагдахгүй шийдвэр гаргахаар тэгээ өөрсдийнх нь дур зоргоор авирлж явсан сүултээ яадаг вөхөр ингээд төрийн хямрал болдог. За үндсэн хуулийн цэцэн одоо цэцтэр нэг маргаан үүсгэсэн гэл үүсгэх гээд оролдоод ташгүй.
Сангийн сайд нь өөрөө гуглив. Эрг хэлхийн дарга нь өөрөө гуглив. Гэхдээ чи хуульчид нь гуглдээ. Эцсийн дүндээ юу гэхээр 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөд бол бас сайн мэдчихэ. За тэрнээс өмнөх одоо түрүүн би хэвлэл дээр хэлсэн. Манай засгийн газар 17 оны 9 сарын 7-нд баха огцроход энэ дэгрээл явж байсан. Тэгэхэд зүйл заалт нь 99 байсан баха. Одоо 101 болсон. Агуулга нь яг адилхан. За үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш хөрсөх ерөнхий сайд өөрөө өргөдлөө өгч байсан. Яг л энэ процессор явж байсан. Төрийн байгуулалтаар ороод саналаа ураагаад төрийн байгуулалтын саналын томьёолдол их хурд шийдвэр гаргаад явдаг. Танилцуулаад явдаг л процесс шүү дээ. Одоо энэ тэнэглэлээ зогсоон. За дээрэс нь арц намын бүлгийн шийдвэр гарсныг хэвлэлээс олж сонслоо. Зарчмын хувьд бол зөв. Ер нь энэ төрийг хямралд оруулаад байгаа хоёр талд энэ байдлыг одоо зогсооё. Хоёлаа ажиллаа өгөх ёстой гэдэл үндсний шийдвэр гарсан юм шиг байна, тийм үү? Би хэвлэлийн мэдээлэлт учраас нарийн ширийг бас мэдэхгүй байгаа. Гэхдээ бас зөв шүү дээ. Чи сүргүүч ажиллаа гэж шүү дээ. Хийх ёстой. Тэгээ одоо эрдсэн нь юу болж байгаа? Арц намынхаа хүлээгээ суугаад байна. Арц намынхаа одоо орж ирээд тэгэл шийдвэр гаргана үстэй. Тэгээд эцсийн дүндээ одоо нэг талдаа харамсалтай, нэг талдаа бас бахархууштай зүйл юу гэхээр энэ одоо төсөв хэлцэх гэдэг. Чи 11 сарын 15-ны дотор батлах ёстой. Төсвөө хилцэх хэсгээ чийдэг байвч дээ нэг хурл. Тэгээд дарган зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг хурлын дарга ярина лээ. Тэгээд би бол одоо өөрөө өргөлөө. Тэгээд нэг талдаа ингээд харамсаад байгаа зүйл нь юу гэхээр ингээд нэг 50 мянган долларын үнэтэй гүтгэлэх мэдээлэл гадны сайт дээр гарахаар тэрийг нь үлгэж аваад улс төр хийгээд байдаг. Тэгээд цааш тийм байдлаар явах юм. Номтой хоёрыг одоо нэг хятадын сайтчууд юун дээр ингээд гүтгэлээд оромжлоо, Оросын сайт дээр гүтгэлээд оромжлоо. Тэгээд тэрийг нь үлгэж аваад хурлын гишүүн өгөх гэх. За жишээлбэл Зандан шатрын ерөнхий сайд төрийн байгуулалтын байнга орон дээр Германчин бол хууль зөрчидгүү тийм хатуу улс шүү дээ. Уучлаарай би тэнд өөрөө оюутан байсан хүн. Тэнд шүүх байдаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байдаг. Одоо энэ авилгал цагтаагийн чигүүргүүд нь байж дээ. Яагаад энэ байгууллагууд байдгүй гэхээр тэнд хууль зөрчигдөг болоод байдаг юм байгаа үстэй. Хизээ байтлаасаа хичнээн одоо биднийг бодвол өндөр хөгжилтэй усч гисэн одоо хэвлэл мэдээлэл нэг шударгал явдаг байлаа. Тэгээ саяны энэ ковидын үеэр Германы эрүүл мэндийн сайд нь баха баахан мөнгө төгрөгөдөж уусан гэж асуудлууд гарч ирсэн. За Франц мөн л адилхан Саркози ерөнхийлөгч нь байсан. Асар их ноцтой асуудлууд гараад тэгэл явж л байсан шүү дээ. Тэгэл ерөөсөө ингээд нэг юм хэвлэлийн юугаар ингээд юу байгаа гэдэг. Тэгээ барууны орнууд учиргууд гэж ёс зүй шудраг өс тэгж одоо юу гэж хэлдэг шудраг өсний деваач юм үгүй шүү дээ. Тэгээ тэрэн дээр үндэслэл ингээд нэг ийм шийдвэр төрж байгаа. Нэг талдаа харамсдаг. Гэтэ нөгөө талдаа энэ хариуцлагатай албан тушаалаа өөрөө өргөдлөө гэж баярлж байна. Дээрээс нэг зүйлийг бас хэлэхэд та нар бас битгий одоо юу гэсэн муухай хар үгээр ярих юм бол 7G-ийн барьж ийн гэж хэлээрэй. Энэ үндсэн хууль, шинэ үндсэн хууль. Профессионал тогтолцоотой боллоо. Гишүүдийн тоон нэмэгдлээ. Урдны хоёр сонгуулиар ардын нам 65, 64, 62 судалтаагаар ялт баруужсэн. Бүр дийлэг үнэлэхэн олох. Гэтэл өөрсдөө ухамсар гаргаад үндсэн хуульд өөрчлөлт оруулаад бусад одоо улс төрийн намууд орох боломжийг бол нээж өгсөн. За даргын зөвлөлийн хурал дээр нам харгалцахгүйгээр аливаа асуудлыг шийддэг болсон. Энэгээр юу гэж хэлэх гээд байна вэхээр энэ нэг гүжир гүтгэлэг энэ хэрүүлийн цаана үнэхээр бас нэг Монголын арчлалын төлөө, Монголын парламентыг төгөлдржүүлэхийн төлөө амар баясгалангийн хийсэн маш шийдвэртэй чухал алхмууд бас байгаа л байхгүй. Энийг бас бодож үзэх хэрэгтэй байна. Тэгээ сүүлд нь одоо юу гэж хэлэх юм, замарсан шуулган руу ороогүй байна. Одоо энэ хямралаас гарц үүдийг амар баясгалан дарга нээгээд өгчлөө. Одоо энэ чинь банднаас олчлоо шүү дээ. Тэгэхээр арц намынхаа шаардлага тавиад бүлгийнхаа шийдвэр гаргасан бол энэний хэрэгжилтийг хангамаар байна. Дээрэс нь ардын нам даруй хурлаа хийж дараагийнхаа ерөнхий сайдыг сонгоод тэгээд одоо энэ төрийн ажлыг хэвээ явуулмаар. За тэгээд нэг зүйл нь юу гэхээр энэ нэг ийм нэгдэл учраа олох гэдгийн санд хүлээн зөвшөөрч болохгүй хэд хэдэн асуудал бий. Энэ нүүрсний одоо хулгай гэж яригадаад байгаа энэ асуудлуудыг өстой даабайг л үзмээр. За хөгжлийн банкны асуудлуудыг дахин сөхмөр. Энэ дэр харин Зандан шатрын ерөнхий сайдын хэлээд байгаа хөлтөө бол өстой санал.
эвлэрэл байж болно. А гэхдээ хулгай асуудал төр эвлэрэл бол байж болохгүй гэдэг. Энэ дэр бол харин санал нэг байгаа шүү.